дээрлэхэлд үлдэж байгаа сур шалтгаан руу орох хэвээр. Зөвхөн одоо илрэл рүү орох биш те одоо ч гэсэн тийм практик байгаа. Дээрлэхэлд үлдсэн хүүхдийг сургуулаас хөөчдөг те. Хөөгөл тэгэл яахын нөгөө хүүхд нь өөр сургууль руу очиод дахиад тэндээ нөгөө үйлдэлээ тавтаал явдаг. Тэр хүүхдтэй эргэж ажиллахгүй зүгээр хасаа ичиж байгаа байхгүй юу? Ингээд байхгүй болчвол манай сургуульд асуудал байхгүй гэд те. Гэтэл тэр хүүхдтэй урьдчилан сэргийлэх чиглэлээр яаж ажилласан? Тэр хүүхдэд мэдлэг ойлголтыг өгсөн юм уу? Гэр бүлтэй нь ажилласан юм уу? Багштай нь ажилласан юм уу? Анги хамт олонтой нь ажилласан юм уу гэд. За үйлдэл гарсныхан дараа яг яасан? Мэргэжлийн сэтгэл зүйчид хандсан юм уу? Нийгмийн ажилтан нийгмийн үйлчлэгээ үзүүлсэн юм уу гэд энэ үйл ажиллагаануудыг огт хийхгүйгээр эсвэл огт ярихгүйгээр шууд хасаа ичнэ халаа ичнэ гэдэг нь өөрөө эргээд хүний эрхийн зөрчил болж байгаа. За дахиад нэг юм нь ерөнхийдөө нөгөө дээрлэхэлт гэхээр ихэвчлэн ингээд ганцхан нэг хүний зан үлийн асуудал юм шиг ярьдаг. Гэтэл дээрлэхэлтийн сур шалтгаан нь эрх мэдлийн тэгш бус байдал, эрх мэдлийн динамик байгаад байдаг. Хүчтэй хүчгүйгээ нийгмийн статус өндөртэй тийм бишээгээ за эд хөрөнгийн ялгаатай байдлаар гендрийн хэвшмэл ойлголтоор гендрийн хэм хэмжээгээр ингээд эрх мэдлийн тэгш бус динамикийг хэрхэн учрыг олох вэ гэдэг дээр боловсролын салбарчдэл тэр хүүхдийн эрхийн салбарчдэл тэр тэгээ дээрээс нь тэр нийслэл ярьж байгаа бол нийслэл ч гэсэндээ энэ чиглэлээр бол ажиллах хэвээр. Гэтэл хүүхэд рүү ирж байгаа тэр бодлогын юмнууд чинь нөгөө суур шалтгаан нийгмийн тэгш бус байдал, гендрийн хэвшмэл ойлголт, за нөгөө соёлын, бүлгийн тэр юмнууд руу урьдчилан сэргийлсэн ажил хийхгүйгээр шууд ингэж зоригтойгоор харгас мэдэгдэл хийж ийн л гэж иргэний нийгмийн байгууллага бол үзэж байгаа. Тэгээд ялангуяа нийслэлээс үнэхээр дээрлэхэлт ялгуурлан гадуурхалтыг шийдэх гээд байгаа бол боловсролын тэгш бус байдал дээр хатуу арга хэмжээ авах ёстой. Энэ ажлаа бол хийхгүй байгаа. Дуртай сургуультанд зөвшөөрөл өгч байгаа. Тэгээд хамраа сурах тойргоо ч гэсэн баг авч хэлцгээ болцсон. Тэгэхээр энэ дээр бол өөрсдийнхөө ажлыг хийх ёстой. Тэгэхгүй боловсролын амрын ажил руу ороод байна гэсэн үг.